Эрхэм үзэгчдээ эргэх дөрвөн улирал нь ээлжилдэн солигддог Хөлөн Борь нутгийн өвлийн улирал хүйтэн цас ихтэй байдаг ч ортмын жилүүдээр Хөлөн Борь нутгийнх нь өвлийн улирлын аялал жуулчлалыг ихээр чухалчилж нэг төрчлэн өнөө жилийн хувьд олон түмэнч мөс цасны удиралжич мөнгө өвлийн наадам гэх ширс үйл ажиллагааг араас нь эрхлэн явагдуулж байгаа юм а. Тэгвэл өнөөдөр Имэн голын иргэн дээр чухам ямар сайхан үйл ажиллагаа болж байгааг одоо бид хамтдаа харцгаая. Хайларын одоо соёл жуулчлалын товчоо болоод одоо Жинхэнэ Монголоор аялал жуулчлалын компани хамтарсан одоо нэг сайхан дөргөө үдшилэг болж байна. Тэгээд энэгээр дамжиж одоо улсын дотоод гадаадын хүмүүс Хөлөн Борьд одоо хайлаарт минь морилон саатаасай гэж одоо урьж байгаа. Өнөөдрийн Имэн голын хөвөний үдшилгэн дээр хөрхөн алга нартай хойлоо тайсан дээр гарч олон хүмүүсийн өмнө одоо өөрийн хартад адуучин гэдэг дуу өргөн барьлаа. Хүмүүсийн сайшаалыг олон олжээ. Тэгээд өөрөө бас ийм гоё хөдөлгөөн дээр мартайгаа хийж оролцож байгаад их баяртай байна. Тэг орныгоо тэгээд бас өвлийн жуулчлалын гой сайхан үзмж, гой сайхан дуу хоолойгоо зугаасгаар хийж байгаа хүмүүсүүдтэй бас зориулсан их баяртай байна. Энэ удааны үдшилгийг бас захаа байгуулсанд их сэтгэл ханамжтай байж байна. Тэгээд энэ олон улд энэ өвлийн хүйтэн 3-9 хүйтэн ч гэсэн дулаан санагдаад газаа явахгүй байна. Галын наадмаа тойроод үжиглээд бүгд гоё байна. Сэтгэл нь байсан. Бас тэрүүгээр дамжаад сэтгэлдээ их галтын болсон байхаа гэж бодож байна.